За Эфес номын 1-р бүлгийн 1-р эшлэлээс хамтдаа уншицгаая. Бурхны хүслээр Христ Есүсийн илч болсон Паул би Эфест байгаа болон Христ Есүс доторх итгэмжит ариун хүмүүст илгээв. Бид нар яг Библи судал боёо Бурхан бид яг энэ хүү үгээр дамжиж бидэнд яг юу хэлж байгаа юм бэ? Энэ яг ямар утгатай юм бэ гэдгийг харах юм бол их урт хідэн бүлгээр нь номоор нь уншдаг гэсэн лөө яг ишлэл болгон дээр үг болгон дээр анхаарлаа хандуулдаг байгаа. Өнөөдөр яг нэгдүгээр ишлэлээр хэлэхэд Бурханы хүслээр болсон Паул гэдэг хүн бол энэ хүү яг Эфест бичээсийг бичсэн байгаа. Тэгээ Христ доторх итгэмжит ариун хүмүүст илгээсэн гэж байна. Тэгээ Христ Есүс доторх итгэмжит гэж байна. Тэр Христ Есүс дотор байгаа хүмүүс нь ямар хүмүүс вэ гэвэл Бурханд итгэсэн Христ Есүс дотор Бурханы дотор орсон юм аа. Тэгэхээр ариун хүмүүст илгээвхээр ариун хүмүүс нь болохоор бид бүгдээрээ ариусгагдсан, цэвэрлэгдсэн, угаагдсан юм аа. Тэгээ бид нар яг энэхүү ишлээс харах юм бол яг нэр Христ Есүс дотор байгаа бүх ариун хүмүүст илгээвч байгаа. Ингээд бид нар харахаар захианы зүгээр нэг юм хэм маягийн хаягд өгж байгаа мэт харж болох боловч яг бодит явдал дээр бол энэ бол яг ариун хүмүүс буюу хүн нэг бүрт илгээсэн юм аа. Тэг Христ Есүс дотор байгаа хүмүүс тэгээд бид нар түүний дотор байгаа хүмүүс нь итгэмжит юм аа, ариун юм аа. Тэгэхээр би бол ариун, би бол итгэмжит нэг юм. Би Христ Есүс дотор байгаа гэсэн бидний хувь хүний бөгөөд бидрийг тодорхойлох хүчин зүйлс юм аа. За бидний хоёрдугаар эшлэлдэр бидний эцэг бурхан эзэн Есүс Христэс нэгүүлсэл ба амар амгалан та нарт байх болтугай гэж байна. Дахиад харах юм бол тэгээ бурхан ааваас бурхан эцгээс эзэн Есүс Христэс ирдэг нэгүүлсэл байна. Тэгээ бас амар амгалан бас байна. Тэр нь хоёр тусдаа зүйл байна. Тэгээд бидний дээр байх болтугай гэдэг нь болохоор бурхан биднийг өрөөж байна. Биднийг өрөөж байгаа бөгөөд зөвхөн бурханаас ирдэг Есүс ирдэг нэгүүлсэл нь дараа хүртэх ёсгүй нэгэн тэрхүү нэгүүлсэл буюу тэр хайрыг тэрхүү онцгой тэрхүү нэгүслийг бид хүлээж авах юм аа. Тэр нэгүсэл гэдэг нь болохоор бодож санснаас илүү хүчтэй зүйлс бөгөөд ингээд хүртэх ёсгүй зүйлийг хүртэхийг хэлж байгаа. Энэхүү тэг яг нэгүсэл гэж бид нар хэлэх юм бол нэгүсэл гэдэг үг олон удаа ингээд автчихлаа. Бурхан эцэг Есүс Христос нэгүсэл гэж юу юм бэ? Бурхан минь та нэгүсэл гэдэг зүйлээ та бидэнд мэдүүлж өгөөж, сануулж өгөөж, ойлгуулж өгөөж энэ яг нэгүсэл гэж юу гэсэн юм бэ гэж бид нар залбираад бас цаашдаас нэгүсэлтэй холбоотой ишлэлүүдийг бид хамтдаа ингээд үзээ судлахаар бурхан бидэнд яг тодорхой өдөр төмжийг чиглүүлгийг өгдөг байгаа. Тэгээ нэгүслээд бидэнд мэдүүлдэг байгаа. Нэгүсэл нь болохоор би хүртэх ёсгүй тэрхүү хайр нэгүсэл авралыг эзэн Есүсээс хүлээж авсан. Тэр энэхүү нэгүсэл бас бусдад бас нэгүсэл өгөгдсөн байдаг. Надаар дамжуулаас нэгүсэл ирдэгэ. Тэрхүү нэгүслийг би хүлээж авсан нэгүсэл бусдад өгдөг байна. Хүн амар амгалан чинь амар амгалан болохоор бурхнаас ирдэг онцгой амар амгалан. Би зүгээр цаахан тайван байна гэхээс илүү бурхнаас ирдэг ямар тийм юу зүгээр санаа зовлохгүй айдаггүй онцгой амар тайван ирдэг амар амгалан та нарт байх болтугай гэхэд бидний эдгэрх зүйлс нь одоогийн байдлаар байхгүй байгаа мэт байна. Тэгэхээр бид яах вэ? Бурхан минь яг нэгүслээ бидэнд өгөөрэй. Амар амгалан бидэн дээр байх болтугай. Өөрийнхөө амар амгалан гадаа бидэнд өгөөч гэж залбирахад бурхан амар амгалангаа өгдөгөр байна. Бид нөхөө хоёр ингээд Библи судлыг иргэдээ цөөн ишлэлээр самттай ингээд хийхэд өрөө тойроо суусан гэр бүлэрээ сууж хахад хамтдаа олуулаа суучаад энэхүү судлыг би сурсан байгаа. Тэгээд маш цөөн ишлэлийг хамтдаа нэгээс хоёр ч юм уу заримдаа нэг ишлэл заримдаа хам сэт байх юм бол арай жоохон олон ишлэлийг хамт уншаад тэг хүн нэг бүр уншаад тэг уншсныхаа дараа энэхүү ишлэлийг хамтдаа тунгаагаад дотор нь байгаа тэр богино өгсөн тэрхүү санаанаас Бурхны өгч байгаа бидний зүйлсүүдийг бид мэдэх юм аа. Тэгээд тэгээд бид нар цаашаа харах юм бол бидний эзэн Есүс Христийн эцэг ба бурхан магтагдах болтугай. Тэрээр Христ дотор Тэнгэрлэг газар дах алив сүнслэг өрөөлөөр биднийг өрөөсөн. Тэгээ бидний эзэн Есүс Христийн эцэг Есүс Христ бол бурхан түүний аав эцэг бурханы талаар ярьж байгаа. Эцэг бурхан магтагдах болтугай гэж байна. Түүнийг бид магтж байна. Бол яг магтаалын үгээр. Тэгээд бурхан эцэг яасан бэ гэвэл
Тэгэхээр Христ дотор Тэнгэрлэг газар дах аливаа сүнслэг өрөөлөөр биднийг өрөөсөн гэж байна. Тэгээ юу гэвэл хамгийн анх харах юм бол бид Христ дотор гэж байгаа байхгүй. Би Есүс дотор байна. Та Есүс дотор байна уу? Түүнийг хүлээж авсан уу? Өөр хандлалаа хүлээж авсан уу? Түүнийг өөр аврагч хийснээр та тодорхойлсон уу? Хүлээж авсан бол хөө Тэнгэрлэг газарт аливаа сүнслэг өрөөлөөр бидний тэрээр өрөөс юм аа. Тэгээд хүмүүнгууд нь Тэнгэрлэг газар дах гэж байгаа байхгүй. Тэнгэрлэг нь болохоор heavenly places буюу Бурхны дэлгээр Тэнгэрлэг газар дах байдаг аливаа сүнслэг өрөөлөөр бидний өрөөсөн гэж бичсэн байна. Тэгэхээр Бурхан биднийг аль хэдийн Бурхан эцэг бидэнд аль хэдийн Христ дотор байдаг тэрхүү аливаа сүнслэг өрөөлөөр бид аль хэдийн өрөөсөн юм байна. Энэ ямар сүнслэг өрөөлийн талаар ярьж байна. Энийг ингээ харах юм бол яг Библи судал хийж хахад бид нар хамтдаа харах юм бол нар яг хайдаг байгаа. Тэгээд энэ болохоор Blue Letter Bible гэдэг аппликейшн байгаа. Энэ бол англиар ярьдаг, бас англиар ашигладаг хүмүүсээс товчхон дуртахад энэ маш хэрэгтэй аппликейшн байгаа. Тэгээ ингээд орох юм бол энэ ишлэл дээр орох юм бол ингээд бүх төрлийн библиудээр хуваацсан байгаа. Грек хэлэн дээр нь ингээд шилжсэн байгаа. Тэгээ гэх мэтэр юм байгаа. Тэгээ маш юм нарийн библи судлал руу ороход хэрэгцээтэй зүйл байгаа. Энэ дээр харахад every spiritual blessing in the heavenly places гэж байгаа. Бүх сүнслэг өрөөлөөр дүнгууд нь англиар ярьдаг хүмүүс тэгвэл Bible verse about spiritual gifts гэдэг дээр хайж болно. Тэгэд хайнгууд юу гарч иж байгааг бол 1-р Коринт 12-ын 4-7 дээр хэлж байна. Тэгэхээр энэ юу гэвэл аливаа Библиэд сүнслэг бэлгүүдийн талаарх Библийн ишлэлүүдийг одоо ингээд хайхад энэхүү ишлүүд гарч ирж байна. Тэгээ энэ ишлүүдийг хамтаа гаргацгаая. Тэгээд сүнслэг өрөөлөөр аливаа сүнслэг өрөөлөөр бидний өрөөс хэмж байна. Тэгвэл ямар сүнслэг өрөөлөд юм бэ гэхэд бид нар хайгаад үзэхээр энэ 1-р Коринт номын 12 дугаар бүлгийн 4-7 дугаар ишлэлийг уншиж өгсөн байна. Тэдгээрх нь юу гэвэл бэлгүүд нь ялгаатай боловч адилхан сүнс, үйлчлүүд нь ялгаатай боловч адилхан эзэн, үйлчлүүд нь ялгаатай боловч бүгдийн дотор бүх юмсыг үйлдэгч нь Бурхан юм аа. Нийтийн тусын тул сүнсний идэрлийг хон тус бүрд өгсөн ажээ. Учир нь нэгэнд нь мэрэгэн ухааны үгийг сүнсээр өгсөн бол нөгөөд нь мэдлэгийн үгийг адилхан сүнсээр өгсөн бөгөөд өөр нэгэнд нь итгэлийг адилхан сүнсээр өгсөн гэж нэгэнд нь эдгэх бэлгийг нэг сүнсээр өгсөн бол бас өөр нэгэнд нь гайхамшгуудыг үлдэх нөгөөд нь иш үзүүлэх бас нэгэнд нь сүнснүүдийг ялгах чадвар нөгөөд нь олон янзын хэлээр ярих чадвар нэгэнд нь хэлүүдийг тайлбарлах чадварыг өгсөн байна. Энэ бүхнийг нэг адилхан сүнс ажилуулдаг бөгөөд тэр өөрөө өгсөнчлэн хүн төс бүрт хуваарлдаг ажээ гэж байна. За бид нар нэг бурхан биднийг Тэнгэрлэг газарт халуун сүнслэг ерөөлүүдээр өрөөсөн чинь ಈ сүнслэг ерөөлүүдийг бид ингээд нарийн ингээд харах юм бол цаашаа ингээд судлаад учир нь Библийн нэг үг нь нөгөө газараа тайлбартай байгаа бүх ишлүүдийг Библи нь өөрөө Библиэд тайлбарладаг юм аа. Тэгэхээр эдгээрх бэлгүүд байна. Итгэл байна. Эдгээрх бэлэг бас өөр нэг гайхамшгүүдийг үлдэх, өөр нэг иш үзүүлэх. Тэгээд бид нар итгэлийн бэлэг нь болохоор ингээд онцгой зүйл Бурхны хүч нь Бурхны өгсөн зүйлсүүд иш үзүүлсэн зүйлс бид хүлээж аваад итгэдэг байгаа маа. Хоёрдугаар нь болохоор эдгэх бэлэг нь болохоор өвчтөө нэг дээр гар тавих, өвчтөө нэгний залбирахад их үе эдгэрдэг онцгой бэлэг аяасан. Өөр нэг гайхамшгүүдийг үлдэх буюу онцгой боломжгүй мэт зүйлсүүдээр гайхамшгаар үлддэг. Хортой мэдээс тогоонд эдгэх зүйлсүүдийг одоо ингээд онцгой гайхамшиг үлдэх тэр нь хоргүй болох жишээ нь тийм бас нөгөөд нь иш үзүүлэх буюу ирээдүйд хин нэгний амьдралын талбаар Бурхны хүсэж байгаа зүйлсүүдийг дамжуулах үг өөрийнхөө санааг нэмэхгүй өөрөө тайлбарлахгүй тэр иш үзүүлэх үгсийг тайлбарлаж дамжуулахыг хэлж байна. Бас нэгэн сүнснүүдийг ялгах чадвар буюу аль нь зөв үү аль нь буруу гэдгийг сүнсийг ялгах чадвар буюу discernment gift гэж хаа. Нөгөөх нь олон янзын хэлээр ярих чадвар буюу харь хэл буюу Бурханаас өгсөн зөв Тэнгэрлэг хэлийг ярих чадварыг ярих чадвар байна. Нэгэнд нь тэдгээр хэлүүдийг бас тайлбарлах чадвар өгсөн байна. Тэгээд тэдгээр хэлийг яг тайлбарлаж ярих нөгөөх хэсэгт нь болохоор энэ бүхнийг нэг адилхан сүнс ажилуулдаг бөгөөд тэр өөрөө хүсэнчлэн хүн төс бүрт хуваарлдаг ажээ гэсэн. Бурхан өөрөө хүсэлтийн дагуу эдгээр төсөлтөд хуваарлдаг юм аа. Бид нар ингээд харах юм бол өнөөдөр ингээд 1-р Эфес номын 1-р бүлгийн 1-р ишлэлээс уншихад бид нар Христ Есүс дотор бид нар ариун хүмүүс байна. Бид нар бас итгэмжит нэг юм аа. Тэгэхээр бид нар Христ Есүс бид нар амьдралдаа хэрэгжүүлэх зүйл нь бол Христ Есүс дотор орцгоё.
Христ Есүс дотор орно болохоор би түүний дотор орж байна. Би угаасаа Есүст итгэсэн. Есүс бол миний аврагч эзэн. Түүнд итгэсэн итгэлээд би бурхантай хамт мөнхөд амьдрах юм аа. Би Есүс дотор орж байна. Есүс дотор байна гэдэг нь бид нар Христ Есүс доторх гэдэг нь болохоор яг түн дотор бид нар байгаа байдал нь юм аа. Бид нар ариун хүмүүс яад бол бурхан биднийг ариусгацсан. Бид итгэмжид яад бол бид нар бурхан биднийг итгэмжид гэж хэлсэн юм аа. Тэгээд бурхнаас ирдэг онцгой хоёр дахь ойлгох амьдралаа хэрэгжүүлэх зүйлээр бурхнаас ирдэг тэрхүү нэгүсэл амар амгалнаа дээр иргээ. Бурхан минь тэрхүү нэгүслийг танад үзүүлж, нэгүслээ танад өгөөч ээ. Амьдрал маань нэгүслээ өгөөч ээ. Дараа нь бурхан минь та над өөр амар амгалан надад болж минь тэр амар тайван надад амар амгалан байхад надад туслаач ээ гэж залбирх юм. Амар амгалангаа надад өгөөч. Тэгэх юм бол бурхан үнэхээр амар амгалан бидэнд өгдөг байгаа. Тэгээ 3 дахь хэсэг нь болохоор тэгээ бурхан эцэг бидэнд тэнгэрлэг газар дах аливаа сүнслэг өрөөлөг бидэнд өрөөс юм аа. Аль хэдийн бидэнд өрөөсэй. Тэдгээр нь саяд орсон 9 бэлэг байгаа. Тэгэхээр ариун сүнс бурхан өөрөө хүсэнчлэг хүн тус бүрт хуваарлдаг байгаа. Зарим нэг нь заримыг нь зарим нэгэнд нь өөрсдөө бурхан өөрөө хүслээрээ ингэж хуваарлдаг байгаа шүү. Тэгээд энэхүү өнөөдөр библи судлаад амьж ихээр сүсэдийг та бүгдээр ойлгоцгоё. Тэгээд өдөр бүр дээр юм баг ч гэсэн цөөн ишлэлээр ингээд судлал хийгээд маш олон зүйлс ойлгодог бөгөөд ялангуяа хүүхэд залуу хүмүүс ялангуяа жаа хүүхэд бид олон юм ярих биш их юм ярихаас илүү нэг ишлэл бүр нэг ишлэлч яг үүндээ багтахгүй яг нэг ишлэг яриад тэдгээр зүйлсийг ойлгох нь асар чухал гэдэг юм аа.